За 1 2 3 сайн байцгаана уу? Чийлрүүн подкаст байна. Гутлаа тайлцгаагаарай. За өнөөдрийн хостоор Марал, Чебо, мөн зочин хостоор Аманд байна. за тэгээ манай зочдоор Мөнх Туяа, Анратор хоёр олцож байгаа. Йоо, Анар байна, сайн уу? Сайн байцгаана уу, Мөнх Туяа байна. за бид хэд бол шинэхэн подкаст эхлүүлж байгаа. Өсвөр насны хүүхдүүд Эрдмийн ишиг сургуулийн 11А ангийн сурагчдын хамт олон байна. Би яриа хөгшин төгссөн. За. Ингэж явах. За тэгвэл хамгийн хөгшнөө хөндлээд Анратороос эхлүүлэх үү? За өөрийгөө тавьчихсан Танилцуулаач. За би компьютер тоглоом тоглох туртай, стрим хийдэг. Уйлвал таартай. Найз хүнтэй. Тийм юм байна. За Туяа. За би бол 11-гийн Мөнх Туяа одоо 16 настай. Сая Америк явчаад сая сарын өмнө л шилжиж ирсэн. Шинэхэн хүн байгаа. За зочин үестэй танилцуулах уу? За зочин хостоо танилцуулъя. Намайг 10 гэдгээ би 11А ангийн сурагч. Тэгээд ариун цэврийн дарга ардтал судаг. 2 жил хятадд сурч байгаа энд ирсэн хүүхд байна. Ер нь манайх ер нь олон улсын бүрэлдэхүүн тий. Тий, марлаа. За сайн байцгаана уу, Марлаа байна. Тэгээд сарын дараа 17 хүрлээ. Тэгсэн мөртлөө хамгийн гөгшнийхээ доор л байгаа юм да. Би 19-тэй л дөө. Тэгээд яг нэг ч яриад байгаа юм байна л да. Би сургуулийн уснаас хашилдаг. Тэгээд манай дээрс байгаа Мөнх Туяа бит хоёр баг ингээд 9 жил найзалж байгаа. Тэгэхээр ер нь бит хоёр би бинийг амар сайн таньнаа. Тэгээ ер нь энэ хоёр нэгэндээ хотлоо ярьж чадахгүй гэсэн үг. Энд байгаа хүмүүс энэ хотлоо ярьж чадахгүй. Би одоо өөрийгөө танилцуулъя. Намайг Чимболор гэдэг. Би одоо 11А ангийн сурагч. Бас волейболын спортод тайртай, бас математикт нэлээд сонирхолтой. Тийм хүүхэд байна. Лавдлаа. За, таалагддаг багш байгаа юу? Энэ Эрдмийн ишиг сургуулиас. Байлгүй яах вэ? Бага. Таалагддаг багш чинь юуны багш бас хэн багш үлээ? Үгүй чи надаас асуухгүйсэн. Чамаас сууд. Үгүй одоо ингээд сонгуулаад идэг шүү дээ. Одоо за жишээ нь буянзаа багш дээр маш тийм ч юм ингээд сонгуул сонгож нэг гарч ирдэг. Тэр шиг биш юм уу? Өөр дуртай гоё. За номер 1 тэгвэл дээр багш байна. Тэгээд буянзаа багш байна. Тэгээ ганцаа багш байна. Тий. Яг топ 3 юм байна. Тэгээ топ 3 энэ 3 хооронд өрсөлдөх боломжгүй. Яагаад энэ Гуруулаа номер 1-т. яагаад энэ 3-ыг Гуруулаа түшигтэй. Тэгээд хичээлийн сайн ойлгоно. Тий. Ер нь хийхгүй байж чадахгүй. За, Туяагийн үед Туяагийн үед маа сургуулиас хамгийн их таалагддаг багш нар. Одоо бол Амангол багш, тэгээ буян зай багш. яагаад? Амангол багш нь математик багш тий. Тийм. Тэгээд хичээлээ амар сайн завдаг. Сурдаг байхдаа ер нь амар сайн ойлгодог байсан. Буян зай багш бол зүгээр л кул багш. нэг хичээл зааж байгаа юм ч гэсэн. Нэмэр дива. Дива. Yeah. Тий. Манай зочин хөтлөгч. Надад 3 багш байгаа. Монгол хэлний дайрын багш, тэгээд математикийн дайрын багш, тэгээд буян зай багш. За яагаад? Буян зай багш. Би буян зай багшийн ярьсан юм ер нь бол нэг сонсоод тэгээд зээжлээ явчихдаг. Ойлгомжтой. Тэгээд Монгол хэлний дайрын багш намайг бол ер нь нэг тэгж загнаадгүй. Тийм болохоор гоё. Тэгээд математикийн дайрын багш чинь би бүр амар сайн ойлгож байгаа. Таалагддаг багш. Би ер нь Мөнх Туяатай л адилхан л дээ. Одоо Амангуул буян заяа багш тэгээд дайрын багш бас байгаа. Мэдээж би дайрын багш шиг оруулах хэрэгтэй. Ястай. Тийм, ястай. Дайрын багш таа. Тийм. Намайг ингээд юу байхад жоохон хэцүү үед түшиг болж исэн багш дайрын багш. Яа. Тэгээд Аль дээр юм аа? манай дайрын маа Монгол хэлний дайрын маа. Дайрын багш маань мундаг юм шүү. Тэгээд Монгол багшийн хичээлийг юу нэмэр үлүүд. Тэснэ ингээд нэмэт амар чийл багш. Тэгэхээр хажууд нь амар тайван байж байгаа. Тайван байхаар ингээд толгой ажиллаад юм хийдэг. Гэтэ хаяа бас л. Хатуу. За тийч яах. Тэгээд буян заяа өгшөл бүр амар гоё штэ. Цаанаасаа л нэг тийм ауранд татагдчих чаддаг. Бүр ингээд хувцалж байгаа нь би том болоод би буян заяа өгшөг хувцалдаг бол тийм бүр. She's the diva. Бараг хүн болгон буян зай багш дуртай байгаа. Амар гоё яаштай. Миний хувьд болохоор бас буян заяагш, дайрагш би очроо гэж амар дуртай.
Мати очир болгон Мати тий. очир болгон. Очир болгон гэж. Тэгээ хятад хэлний багш бас класс мандаар ордог байгаа. Тэ. За. 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 Нэг болсон. За. Одоо шууд хамгийн эрэлтэд сэдв буюу өсвөр насны үед одоо үерхэл хайр дурлалыг одоо алгасгүй байх юм ярихгүй билээ. Найз охинтой хүн байна да. Тийм. Найз охинтой Найз хүн байхгүй. Эхнэр. За бүр их нэртэй юм байна. За тэгвэл их нэрийн талаар ярьж. Юу ярих юм? Ярих юм байхгүй шүү дээ. Зүгээр төгс. Маа багын нэз. Зүгээр төгс. Нийлцэн л үлээ. Хадаг мадгаа өгсөн юм уу чи? Одоо өгнө. Болоогүй гэхдээ. гуйлга бол бэлдсэн байгаа юм Цаанаасаа шиг. багаар золгосон юм уу чи? Орсоо. Золгоогүй гэхдээ орсон. Гэхдээ орсон. За, туяагийн хувьд Хайр дурлал уу? тий. Хайртай юу ч байхгүй, X ч байхгүй. Next жоохгүй. Next Next байгаа байж магадгүй. ирээдүйд л бол тэрийг ирээдүйн туяад л баярх юм. За, анандад найз охин. Байгаа шүү дээ. Бүгдтэй болцох бас бүгд юм. Найз охиныхаа талаар яриач. Амар хөөрхөн шүү дээ. Тэг гоё юм үстэй. Тэгээ над руу муу гарах чагаа хөөрхөн хараад байхгүй. Энэ хүмүүс чинь ямар гоё юм бэ? Үгүй яалч үү тэт байхгүй. Нүдэн зүгээр ингээл амар хөрхнөр л хардаг. Ингээд ууралж байгаа нь бүр амар игдүүргээд. Нөгөө би өөрөө ууралж чадахгүй ерөөсөө урдаас нь ингээд ууралж байгаа л эргээд ирэнгууд байхгүй ерөөсөө нураал унчна. Тийм шүү. Тэгэхээр ер нь энд байгаа охтууд нь сингл юм байна те. Муусан синглүүд. За, марлаа. Хайрын юу? Ховж юу? Солиогоч юу? Хайрын ховж юу? Ер нь марлаа чин бол ерөөсөө гоё юм гарч ирэх баа. Тэр яриаггүй. Тэр чи Тэр яах юм бэ? жоохон хандлт авж байгаа ер нь. Хэрвээ та бүхэн марлаа бит хоёрын 5334 50 гайч тэгвэл одоо яриуллаа. Тэр чи яа дах нөгөө хүмүүс чи ингээ хандлт авж байгаа сүүл рүүгээ бүр ингээ амар проблематик одоо cancel болдог да. тий. Яг тэр үедээ ярих хов. Тэр үедээ ярих заваан хэрэг байгаа. Наа чи гоё ховхгүй. Тэгээ шууд од гэдэг юм чи. Facebook-оор катлагдал. Энэ мөө юу яа. Юу байхгүй л дээ. За тэр чинь. Нэр нь ч яах вэ? Та нар сонсхийг хүсвэл chapter бол нэг алгасчлахгүй. Ингээд сөхөгдөөл байна. Хизээч яригдчих магадгүй. Тэр бол дуусахгүй. Ерөөсөө алдаж болохгүй. Гэтэ энэ бол маш сонирхолтой. Голоор нь марлаа гэж мэдгүй нууцуд гарч ирэх. Тэгвэл кэс 50k хийж. 21 108 голомдог. 50k хийс. Эсвэл ингээл за чи одоо 5-аар 50k гэдэг чинь ер нь жоохон мөнгө штэ та нарын хувьд. Хийчүүл тэгэл би бас юм ярина. Ярих байгаа. Бараг 65 хов болцсон уу? Тий. За 60-ыг нэмчих нэг. За. Тэгээ 110 хийчихгүй. Баяд бүр яригсэн ч юм байна. За, марлагийн хувьд, хайр дурлалын хувьд солиогоч юу вэ? Солиог гаж юм байхгүй. Байхгүй юу? Одоо тэгэл Мөнгө ивэл юм. байж л байна да өөрхийн. Ерөөсө ховоо зарна гэ. Тэгээд мөнгө хийчихвэл ярина. Тийм үү шундалтай гараатай. Дөнгөж хийчих шууд мөнгө хийгээ. За, миний андын хувьд ярьсан шүү дээ тий. Би бол яг сая цагийн 2 цагийн өмнө салчаад подкастэнд орж ирж байгаа. Саяхан 50k-г хов байгаа шүү. Шинэхэн сингл хүн байгаа. Синглчүүдийн игнэ нэгдэх сайхан байна. Сайхан байна. Тэгээд мөнх тоёг 9 жил мэддэггийн учир юу вэ те? Америкт тасан те. Америкт хөөрхөн залуучууд харав. Амар их үлээс бүгдээрээ л чамлаг амар том марлаг нүдтэй. Тэгээд чамд таалагцсан уу гэж. Таалагдсан уу? Анх очоод нэг надад нэг тийм амар гоё nice хандсан Mason гэдэг залуу байна. Тэр нь хар. Хар биш. Тэр чи Daniel дараагийнх нь. Daniel хар юм уу? Тэр нөгөө за. Кат. энэ Америк руу чамтай яваад ирсэн шүү ярьж байна те. Очиж ирэхчээд ирсэн гэж. Mason-гийн залуу бол угаасаа л харахын царайлаг дээр өндөр сайхан ааштай. Гэтэ крашлж байгаа л гоё
гоё явжсэн чинь найз охинтой байж таараад тэгээ за найз охинтой хүнтэй явах вэ гэж салаад гинэ. Холтол move on хийгээл хол дамжиж холцсон. Тэв дэмжиж холцсон байна. За Гайхалтай. Дэниэл нь бол амар их тийм атлетик спорт бүр Хар юм чи тодорхойлоо. Өнгөт ярьсан шүү дээ. Аа тийм өнгөд ярьсан. Яг үндэ өнгөд ярьсан чи менеж шүү дээ. Яг үндэ өнгөөр ирвэл менеж ингэ даалган бол зарим нь бор зарим нь цагаан мага. Шар маруу. Тий. Бор мороо би барыг харах уу. Гэтэ манай энэ подкаст өсвөр насныханд голцоо чиглэсэн Тий. подкаст. Тэгээд Нэмэн 20 бол яг одоо гар. нөхөр бол гар юу. Ажлаа хий. Энд ажиллаа юу. Юу завтай. Хүүхдээ хараач. Манай үед ч хичээл хийж байхдаа ядаж аягаа угаач байхдаа эсвэл нойлт байж байхдаа сонсч болно шүү дээ. Нөгөө дүлэнгээ подкаст. За хайр дурлалаар иймэрхүү байгаа юм байна. За тэгвэл за хамгийн амар энгийн юмнаас явъя хөө. За анарын хувьд нь шүү дээ. Юу ямар төрлийн хоолнд дуртай? Найз охины хоолнд. Найз гэж хоол хийх юм уу? Найз охин ихнэр хоёр нэртэй. Сайн хоол хийх үү? Чамд хоол өгчээсэн үү? Эд штэ амар гоё штэ. Ер нь ингээ хийж үжсэн хамгийн бүр сэтгэлд хоногшсон те бүр ингээ дахиж идэх юмсаа гэж боддог бол. Дандаа хийх гэж хойдог ч юм уу. Анхны хоол уу? Анхны хоол чи хамт гоё мэдсэн штэ тэр. Тэр амар гоё. Тэгвэл гой мөн үнэхээр гоё чанд юм байна. Тий. Үгүй тэгтэж өгсөн. Тэгтээ яг ингээд яг тэр үед өрхийг өсөл та зүгээр харьцаж байхдаа би тэр цэвд орж байгаа мэдсэн байхгүй. Бас хөлөөлт ойлдог сонирхол нэгтэй. Тэгээд цэвд орчоод тэгэл гоё мэд тэр бол хамттай штэ. Цаанаасаа л бүр ингээ гомин ханамж хамт идсэн хүнийх нь Тийм, ерөөсөө тэр штэ. Хамт идж байгаа хүнээс болоод хоол шилгаална. Дургуутыг идэх юм бол дотор мохоо оргоо тэгээд бөөлж хоолоор авахгүй штэ. чи нөгөө нэг бахан сивгийн хордлох ороодсэн дургуунтайгаа идсээр байгаа. Марлаа. Ийм штэ, марлаа штэ. би тэр чи мөнгөчд Мөнгчөө чамд марлаа дургуун биш шүү. тэр амар гоньтой ингээд мөнгөч битээ бүр яг адилхан юм авч идсэн баг. Тэгсэн мөрчлөө би хортоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ аргалгаа нэг штэ. Мөнгч марлаа дуртай сайн нэтэж бодог. Энэ зөвөр дургуун байгаа байхгүй. Маргааш нь хорлонд орсон. Мөнгөчин сонсон. Мөнгөч хараац гэвчих واخ гэдэг. Мөнгөчин гэж манай ингээм хамгийн том идэг үү. Манай ихэр цамхгийн Нэг нь том нь. За тэгвэл туяагийн хувьд хамгийн дуртай хоол. Миний хувьд бол хамгийн дуртай бол спагетти. Спагетти бол нэрээ үнэхээр on top. Хамгийн гоё. Би спагетти амар дуртай. Би бол дургүй. Ан дээр. Үгүй яг ингээд би ингээд ийм махан төрлийн мах давангаас олно аяг дуртай байхгүй. Ингээд шарсан мах цаах. Стейк. Орхог боодог модог. Стейк. Тэнгүүд ингээд манай аав бас амар гоё мах шаарддаг заяа. Махтаа бол ер нь аяг гоё. Махч Монгол юм байна л те. ер нь бол октод ингээд мах гэдэг юм стейк гэж хаач мөнгөтэй бод. Мэний төөрөж яваас тий цаана шарсан мах. Нарийн мах уу. Хоёр Нөгөө нэг лаазан дотор гэж жигнэ эцэн баг. Ерөөсөө тий штэ. Манай октод нь зүгээр ингээд стейк мистейк тугалны мах юм байна. Соо шооны юм аа. Тий ерөөсөө бодож байгаа юм шал яа. Chicken work. Тийш үү. Тиймэрхүү болох шүү дээ. Чин болор өөр ямар болох шүү дээ. Би ер нь дахиатай болно дуртай. Тэр Би тийхний хорлсон шүү дээ. Гэтэ ер нь хамгийн топ нь бол пицца. Пицца бол Бүр яагаад пицца унгаснаас хойш дахианы махтай пицца. Үгүй энэ явдлыг ярих хэрэгтэй. Энэ явдлыг сөхөх хэрэгтэй. хэрэггүй штэ. Үгүй одоо энэ өнгөрсөн 7 хоногийн тавтад бид нэр яг энэ подкастыг хийхгээ сууж ирсэн. Тэгэл тэр үед нэг жоохон тэгэл хөтлөхүүтэл хэлтэл за ядаж хэдүүлээ хооц гэж тэгээ пицца захиасан. Нөгөө пицца амар удаал ямар газрыг тэмлээд яах юм тий. Тэгээ бүгдээр амар өссөн. Бүр ингээд амар өссөн. Бараг нэгнийгээ барьж идэхээс холгүй 3 тал тийшээ тараад нэгнийг харахаар дургу өрөө. Би бүр нөгөө пицца амар ууж ирсэн үе. Бараг 2-3 цагийн дараа ирсэн чи анх одоо яасна өөрөө хэр. Би тэр үгүй ингэсэн байхгүй. Пиццаг нь орж ирж байгаа. Тэгээ шууд ингээд баярлаа ширээн дээр тавьсан нөгөө ингээд онгоолгоол тавьсан чинь гулган амжт. яа. Тэгээ би тэд яг ингээд ахад
хүргэлтийн хахад ингээд яг мөнгө босгож байгаа шүү дээ би тийч нэг 5 5 10 10 ингээд цуглуулад яг босгож. Би бол үгүй эзэн үнэ. Ингээд мэгэл өгсөн чи ард нэг юм яг ойрлцдаг өгсөн ингээд шалан дээр бийц. Тэр яасан юм уу? Хажууд нөөрэ амир заан заа ингээд гараа ингээд амар хөөрхөн барьсан инээцээ ингээд тормолцсон. Тэснөө хамгийн муухай өөрөө нэг пицца аваад үлдсэн байв. Тэгээд хамгийн дээр байсан пицца. Гэхдээ яг унахт нь цаа чи бас Spider-Man шүү дээ. Тэгээ яг унахт нь ингээд барьж байгаа байхгүй. Нөгөө нэгээс яг зүслэгээрээ унжиж байгаа юм. Юу хийм гасан юм. Би. Тэгээ ингээд нэг пицца яаж нэг уулаар ингээд гулгаа унж. Тэрийг хий авах вэ би ингээд хараад байгаа шүү дээ. Чин бол ингээд хамгийн түрүү болж байгаа. Аваад би ингээд шигцэн шүү дээ гэж алийг юу заа хэлээд яах юм шүү дээ. Тэгэл ингээд идэхэд би ингээд хараад Хүнд өгцөө. Тэр чи ховны хүн байгаа. За тэр 50k-гийн хов руугаа орчихсон. 50k-гийн ховор. Тийм ерөөсөө Барлаа ямар бол доктортай. Би бас ер нь мах тал руугаа ер нь ингээд хүмүү ингээд юу идмээрээ тэгээ снэк мэг гэдэргээ тэнгууд цалгаа дотор ингээд махал бодогдоод үзээ ингээд тийм хоолой шоргоор. Гэтэ Итали бол дуртай. тийм ерөөсөө ярьж байгаа юм Итали, метал, спагетти, стейк, мен өөр зүргээд Мах нэг нь хөөр гэж аваас гойм ингээд нөгөөдгийн цаанаас хорхог боод ингээд ярьж байгаа. Нэг нь гоймон аягүй гоё байсан гэж нөгөөдг нь R9 болоод ямар ч яах вэ? Багтай бол. Зүгээр ингээд Бэцэнд орсон мах байсан ч идэхүү. Үгүй юу байхгүй юу? Ингээд 2 жил хятад байгаа шүү дээ. Тэмүүтэй хятад мах амар үнэтэй байдаг заяа. За. Бид нар тэгээ баг мах өгдөггүй гэж хэлэхэд болно заяа. Нохооны мах байдаг юм уу? Тийм муухай мэдэхгүй шүү дээ. манай Бодолчинд бол баг бидэрт мах өгдөггүй заяа. За. Тэгэл бид нар чи өөрсдөө дэлгүүр мэлгүүрээс орол мах аваад хоол хийж идэх гээд хүмүүс мах чаас амар үнэтэй заяа хөөр үнэтэй. Тэгэл мах нээр дуртай болчихгүй. Тэрнээс өмнө ч сугаасаа махан дуртай байсан. Минийс яасаг гэлээ гоймонгийн гоймонгоор цөөн хийж идсэн лөө. Гоймонгоор цэвэн хийж идсэн байл яг хоо. Өрөөндөө сэгсэрсэн байгаа байхгүй манай. Тинчээ гурил зурж идэж чаддаггүй нэг ч байхгүй. Надаас өөр нэг ч байхгүй заяа. Хамгийн амин би гурил зурхаар үнэхээр хатуу гурил зурж. Тэрүүгээр бараг хүн зөвхөн алан шүү. Хадаас хадаа. Үнэхээр хатуу. Тэгэл яг харахгүй гомгийн гурилаар нь ингээл цөв хийж идсэн. Ямар автай бэ? Яг юм уу? тий хятад. Тэр яг л цөв шиг автай. Гэхдээ гурил нь Нарийнх. угаасаа нэг тийм Бүр зэжлүүртэй тий. Тааштай одоо хятад хоол өгнө гэдэг үл ямар хоол вэ? Хятад бол биш ээ. Бид тэнцэн нэг Орос, Казахстан, Туркменстан муслим хүмүүс амир их байдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр муслим хоол өдр өгдөг. Аха. Тэгээд гомонтой шүл нэг юм хятад шүл өгдөг. Тэгэл нэг тиймэрхүү л өдөр бол адилхан. Хоол ярьсан дээр түүл амьдралд одоо энэ 16 17 жил амьдарч байх та 19 жилийн туршлагаараа хамгийн амьдралтаа хийжсэн хамгийн сонин гаж хоол. Яа тэр бүр Чи яри шүү. надаа амар тэрэг түүхэн. Ярьж хөө гэлээ. Яри. Ингэсэн байхгүй би нэг амар би чи ер нь ингээд би султай хүн. Тэнгүү тэгээд надаа ингээд ханд мандтай нэг тийм жоохон traditional medicine өгдөг байхгүй юу? Тэгсэн чи ингээд надаа нэг цай шиг юм өгöd. Тэгээ би ингээд тэрийг ингээд амсан чи амар амттай. Би тиймэрхүү цай шиг амттай юм амар дуртай. Би цайнд амар дуртай. Тэгээ би ингээд ууж дуусгаал би ингээд баг 7 хоног тэрийг дагнаж уусах байхгүй юу? Тэгсэн чи дараа нь ингээд яасан юм бол гээд очиж харсах. Өө тэгсэн чи хүүрнүүд надаа хомол буцтаж өгсөн. Атаа юм маш ингээд усан тэгээд зурж үзсэн. Би тэгээд тэр мэдээгүй. Гэтэ Одооны бас. одоо бас би мэдэн штэ. Тэгээ хомоолыг өгч юм. тийм буцтаж мэдээдсэн юм. Гэхдээ би идээгөө тэр чинь ингээд томолч ингээд том томоор Муухан Үгүй амар гоё. томоор. Тэгээ ингээд би Буцалгаад гэж энэ бүрэн Тэгээ кигэр. буцалгаар томоор байгаад юм. Тэр чинь задран штэ. Тэр шүү мэдгүй шүү шүү шиг юм байхгүй юу? Тэгэл шүүгээл өгчин. Тэгээд надаа ингээд яг цай шиг. Өвс Гэхдээ яг надад дахиад Яг буцаад хомоол чи өвс шиг л дээ. тий. Гэхдээ ингээд Юмны баас. Яг л баас штэ. Гэхдээ дахиад буцаад хүмүүс би унаа. Тэрсээ морчин зэрэг бодвол ядаж цагаан болтон бохгүй юу? Тийм ээ. Гоё амттай байсан. За тэгвэл яг эндээс чи анар амьдралтай хийжсэн хамгийн гойм. найз өгöd байгаа эцэг гойм нь. Үгүй. Тэр чи яхаар гаш дурт. Гаж сонирхолтой. Үгүй нэг найзтайгаа ийдсэн заяа. Яа. Ямар гойм? Рамён. Хаанаас л нэг рамён авч ийдсэн. Тэгсэн чинь тэр нь бүр ингээд сонио амттай ингээд гашилцсан амттай бодсон. Тэгээ за ийм амттай байгаа нөөч мэдгүй ш.
жоохож байсан. Идэлс маргааш нортонд орсон. Яа. Тэгээ би мэдж амч ирсэн. Тэр бол энэ тэр амар навш. муугасан гэж. Бас газрын хэлээд яах юм тий. За тэгвэл туяа. Би бол амар хомоол интернетэд яваад идэггүй болохоор гаж хоол гэж үзэж байгаа. Тэрүүгээр шүү тэгээд марлыг шараа ичлээ. Би чамаас өөр хүн гэж тэгээд За Мэдээд яваа. хамгийн амирын хамгийн сүүлд үлдээж байгаа. Гэтэ Хамгийн гаж хоол гэвэл би нөгөө сая хятад явчаад ирсэн шүү дээ. Тэр нөгөө нэг лангуун дээр нэг баахан тийм юм шараа тавьсан байдаг шүү дээ. Би тэрнээс нөгөө нэг жоохон adventurous байх гал ингээл нэг дэлж байгаа л очиод нэг нөгөө нэг scorpion шараад идсэн шүү дээ. Трийг аваад идсэн байхгүй. Би тэрийг нэг хазаал хайсан дөө. Гэхдээ тэд нар ч айгу гоё амттай шүү дээ. Гоё ч үе. Ингээд амт эсвэл гурил мөрөлөнд янз бүрийн биц байна. Тэд нар бол их амттай байж заяа. Тэсэр нь яг юм тэрийг амталсан соос моос гүнжтэй үрээд нэг айгу амт. Гэхдээ тэр чин стил яг тийм хилэнцлэд чинь гэсэн үг үстэй. Тэгэхээр бас амар. зүгээр яг хилэн дид чинь гэж бодонгоо зам байгаа. Хилтэй чи гэж бодохгүй чи айгу ямар гоё өгөх юм ах вэ? Шилжигнаад ингээд Чим шиг гоё юм шүү. би энийг ярьж болох юм болоо да. За тэнд нэг хүн морины юу ичээд байгаа чи би барах болох байхаа. Ээжи өлөн. Ханаад хүрээд би нэг удаа амар ханаад хүрээ. Ханаад хүрээд амар өвддөг байхгүй юу? Ой. Амар ханаад хүрээд хит хоног халуураад. Тэг чи би зөндөө юм уусан байхгүй юу? Нөхөрлөхгүй шалхийлч рүү. Хамгийн сүүлчийн арга ээж их байсан байхгүй юу? Ихтэй яг үндэ тэрийг ундаал гэж үзсэн. яа. Тэ ундаа байгаагүй. Байгаагүй. За би ихтэй яг үнэрлээл битсэн. Тэгтэл уусан юм уу? Үгүй уугаагүй хоолгоо цайсан. Залгаагүй. Ороод гарсан байхгүй юу? Ямар Зүгээр цаастай. шууд ингээд хэл. Наа чи бол хомоолноос бол дор юм. За чи өөрөө яа. Би ярихгүй тийч амар муухай штэ. Эче бас шээс уусан. Яр миний нэ. Бааз шээс одоо юу вэ? Одоо ингээд нэг зарим гүлгэн нохоо ингээд хүчтэй болно ингээд эсвэл ингээд буйны ярьж байж болохоор нохоондоо ингээд ийм шар будаа чанаад өгчтэй шүү дээ. Юу баг байсан юм аа. Өдөрч байсан. Тэгэл гадаа амар тоглож байгаа өдөрчөнгөө тоглож байгаа л уйлал орж ирэл идэх юм байсан ч байхгүйсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь эмээгийн гэрээ хаяад нэг юм тоон дотор мангарах шар будаа чаалаа. Тэгээд ингээд лаглаажсан дотроо махцахтай. Очоод аяглаад идээс ууц тэгсэн чинь гаднаас эмээ орж ирэл чи юу идэх вэ? Тэр хоолоос идэж штэ гэсэн чи. Юу сэдвэр одоо манай чи нохооны олмоо тэгээд тэгэл нохооны ол идсэн байдгийг. Тэр тэгээд нохооны оол нь хамаг үлдэгдлээ хийсэн оол юм уу? Гүү ингээд нэг Шар будаа чанаад Шар будаа гүлгэнд өгөх юм бол ер нь бедрум том болдог. тэр би гэхдээ одоогоор том болсон юм байна. Хөөс юм бэ? Уулын нохой тий. чи гоцох юм шүү. Ой. Гэтэ ингээд нэг дотороо ингээд стүүрингийн дот анар дээр бас хамцурдаг гэсэн байхгүй эрдмэ шиг. Би бас байсан. Тэгээд тий бид нар ер нь марлаа бид гур хамцурдаг гэсэн. Тэгээд Тэгээд бид нар туяа Чибобит хоёр нь шилжиж ирсэн шинэхэн шоу нухаанууд байгаа. Би шинхэн ч одоо баг ялцчих. Би хөө. Заан дээр өөрчлөлт тий. Эхтэй хүмүүстэй ингээд нэг ангийн гүрэн чат мат дээр ингээд дандаа хочтой байсан байхгүй. Би хөвч чон тэгээд анар харч юм байсан. Яа. Яа, эсных нүгээр ялгарлаад байгаа. Йоо. Наа зүр хар гээжтэй. Тань миний зургийг хараа зөө. Инстаграмыг оруулна. Би тэгээд тэрнээс хойш ерөөсөө шар будаа идэвүүгээ болдоо. Одоо ч идтгүү. Манай гэрийн бүр шар будаа хэрэгэлдэг. Тэгж жагаад энэ хүнд шар будаатай сүйтэй зайд нэг чанж авчрахыг хичээнэ. Өглөө Үгүй. Наа чи худлаа. Зодлаа. Бүгдийн шалган. нэг шар юм харагддаг. Тэгээ идэх болж мөлөө тэ. Ийм юм. Блендерд нэ. Би тэгтээ хүчтэй амар муухай зүйлсэн. За. Бүр шинжэнгээ хард арсан үе. За. Ямар зү. Би ингээд нэг сүнсэн даруулна гэж бодсон шүү За. дээ. Яг тэрэн шиг заяа. За. Гэтэ бүр шинжэнгөө яваад таа. Яа. Ингээл би эхлээд хүчтэй юм мэдээг байхгүй. Хүчтэй гэртээ ороод шууд унтаал тэгж байгаа 9 ус өнгөрөө байсан. Тэгэл за заавал ч намайг унтчаа гэж бодож байгаа. Тэгэл өрөөсөө гарахгүй. Тэр чигээр уцаар чивч байгаа л. Тэгэл нөгөөдөө ч жоохон чадалж яж байгаа л за унтлаа гэж уцаа болол унтдаг байхгүй. Тэгэл 12-ийн үед унтаал 12 өнгөрөөл унтаал ингээд нэг нүд жоохон булангаасаа харанхуулаад ингээд ийсэн чинь удаан сууж муухаар хөл бадард нь штэ. Яг тэгэж бүр бүтэн бие тэр чигээрээ бадараад
Тэгэл бүр ингээд таг хөдөлж чадахгүй юм дуурч чадахгүй. Тэг ингээд нүд хальт ингээд булангаас нэгдэл ингээд харсан чи яг хажууд юм мангар урт үлдээ. Жишээ нүдэн нэс юм уу? Нээсэн. Ингээ хальт нээсэн гэж дээ. Нүдний булангаар харагдсан юм. Нэгдэл гэсэн чи яг хажууд юм мангар. Би ч тэгээд чамтай ингээ орон дээр ингээ урт хөлтөө юм гівчж байгаа юм ба чамаа хараад. Чи ингээд одоо дээрээ хөвцөн байлаа гэж удаад ингээд харахад хөл нь ингээ чинийхээс хамаагүй урт байгаа юм уу? Ой бүр амар хөл нь баг мэд толгооноос миний үл хүртлээ. Йоо. Метр тавтай хөлтөө. Ой би метр 65 шүү. Царайг нь хараагүй. Зүгээр ингээд юм хав хар тэгснэ яг хүн шиг зөө. Тэг амар урт. Яа. Тэгвэл хөлөө. Йоо заараад. Тэгээд би энэ бүр ингээд хэдэд удаад автагдсан заяа. Тэг ингээд дахиад за ингээд өлсөөд ядраад амар балаа юм бодоод байгаа юм байна гэж удаад ингээд дахиад унтсан чинь яг дахиад саний шиг. Гэтэ ингээд сүүлдээ бүр ингээд автайт хийгээ заяа. Автайт тэгэл баг багаар ингээд би унтчих та ингээд зүүдэлж байгаа л хөдөлж чадгаа болоо сэрж мэрдэг болоо. Тэгэл дахиад унтчихсан чинь нэг сэрсэн чинь ингээд гэрт манай хоёр хэмээ хоёулаа ирсэн. Тэгээ хоёр хамаатан ихсэн ирсэн. Тэгэл би гараал тэр ирээдээ мэдлжээл хоол идэхгүй юу? Хоол идээд хоолоо зажсан гэхдээ орж ирэл орон дээр ивтэл уцаа үзэгдсэн. Тэгсэн чинь ингээд нөгөө хоол ингээд амт туус гівгэнд байхгүй болвол тэг би дахиад хөдөлж чадахгүй. Тэр бүр зүүд байсан. Хоол авдаг гэж Наадах чинь биш үү? Нөгөө 50k-ийн ховын эзэн биш үү? Биш. Тэр надад хорогдохгүй байх. хорогдсон шүү дээ. Юу яриад байгаа? Хичээл дээр ирэх юм бол алаа шүү. Өө тэгээ одоо өөрийгөө мэдчихэж штэ. За хаяа. Одоо яах вэ өнгөрсөн? Ерөөсөө кат. Гэтэ бараг яг салаал цагийн дараа хийж ин хэрэг өөрийгөө мэднэ л гэх. Тэгээ энийг би бүр ингээд шинжэнгөө давтагдсан юм. Тэгэл 2 3 болж ах сэрэл за болий гээл нэг ус мус уух гал утсан чинь том өрөөнд аав ч байсан зэрэг. Тэгээд кино үзээд байсан. Тэгэл би ингээд аав ч инглээ балан боллоо гэсэн. За гээл. Тэгэл ус уучаал нүүр гар мараа уучаал тэр шинжэнгөө уцаа орж ивчээд өглөө үүр зэж татсан. Тэр өглөө уцаж ирсэн. Тэр чинь дахиад зүүд байвал яах вэ? Юу одоо энэ зүүдээ Hello. хайрын бичлэгөө. Сүнс даруулна гэж би бүр юу 2 жилийн өмнө л бүр амар их сүнс даруулчихсан. Бараг шөнө болгон заяа. Би ихтэй ингээд нүд мүдээ ерөөсөө нээж чаддаггүй. Сүнс даруулах хэвчээ бол амар юм байлаа угаасаа. Ой би тий одоо бүр үнэхээр өнөөдөр унтахгүй гэж бодож байгаа. Анар сүнсэн даруулж ирсэн юм уу? Даруулж байгаа үг гэхдээ та нар юм бодож байгаас амар юмыг би мэднэ. За чи даруулж ирсэн юм уу? Би ер нь л багасаа нэг тиймэрхүү юмд амар мэдрэг байсан. Ингээд Нэг 3 дахь ертөнцийн хүмүүс нэг юм Бараг австрийн юм уу, юм хий юм гэдэг лөө. Нөө бөөм үл юу Сонирм. явуулсан Тийм манайх ер нь ингээд манайх ингээд тийм бөөмөө тиймэрхүү юм лугаа амар. Шүтгөр ингээд энэ минь чи сормоноор ингээд заан үйл хэлчихсэн. За алгаа харуул гэх. Нөгөө тийм. Би наа ингээд авиж суулгасан хажуу суулсан ингээд уншуулдаг шүү. Чи юу нэг амжилттай явах юм биш. Би ингээд шок хэрцээ. Тийм үү. Итгээ байгаа. Ерөөсөө амар итгэл ярьсан шүү. Тэгээ сормон бол гоё ярьдаг байсан. Жохон тийм биш гэсэн бол адаж хөвгдсөн. Ингээд хөгжилтэй шүү. сууж байхад ингээд алга авчихна. Тэгэл ань чи өөрчлөгдөх гэж шүү. халах гэж шүү. Сормоны хэлсэн юу нэг амар юм байдаг шүү. Тэгээд манай ээж зүгээр тоглоомоор ингээ манад ирсэн бахт нь алган уншуулын энэ тэгэл тэгэхгүй. Тэгсээ чи ингэж харж агаад ингээд алганы яг нэг юм зураас. Штэ ингэж хурж ирж агаад энэ ч нэг юм ээж ах дээр ингээд эхнээсээ байхгүй болцсохгүй. Тэгээ буцаа ингээ гараад ирсэн. Тэсээ ингээ сормоо харснаа ингээд нилээн жоохон бахта ингээд зүрхний өвчөө бараг яв гаршихсан энэ төр гэсэн. Тэгээ би мэдэхгүй шүү дээ. Тийм надад ээж өвөрсөн яаж байгаагүй. Би тэгээд худлаа л ярьж байгаа юм болов гэж бодоод таагаад байгаа юм бах таа гэж суужсах гэсэн ээж хажуунаас тэгсэн шүү. Би ингээд надад ээж өвөрсөн тийм юм ярьж байгаагүй. Майнд бүр бүүм. Тэгэл тэгээ харснаа одоо гэхдээ зүгээр удаа амьдрна. Тэгснэ минийхээ харангуйтай чи сүүл рүүгээ нийлээ эвгүй болж байгаа бүхнийг би бүр Би ч яг хүүхдүүд алгааныхаа зураасыг харж ингэ яг би ер нь их волейбол тоглолт хөвгтэй шүү. Ер нь их өндөр өсрэнэ. халтагаа. Ерөөсөө сая ер нь бөмбөг барьцсан бай тээ. Саяхан бөмбөг барьж байгаа ингэж гэсэн явж бай. байгаа салаалцсан байгаа. Тэгэхээр ингээд жоохон баг чинь ямар нэг юм болсон ч юм уу. Тэгээ ингэж явж байгаа энчээ чи нийлийн залуу гэх юм шиг. Ингээд эвгүй болсон байгаа. Энэ ч тод биш байгаа зү. Тэгээд тодорхой ингээд эн чинь бүр ингээд явдсан байлээ. Change. За. Тэгээ шууд үгүй. Би чи болын заавал гинэ. Чин болын амар зүгтийг сонссон.
Би бол нэг тийм сүнсэд мүсэнд таруулж бол үзээгүй. Гэтэ нэг хажууд дөөрэ гадах. За. Нэг тийм эвгүй юм бол болж исэн. Гэтэ тэрийг бол ээжэд хийсэн чинь нөө татгалан унтахаар даруулдаг байдаг. Даруулдаг ажиллаад толгойд яагаад Тэгэхээр тэлхэнэ бол үнэхээр өсч өгч ирсэн. Тэр 200 онцтой бодоо идэл юу ч хийдэггүй. энэ үуч нөө ер нь хоолоо ихтүүлж иж болохгүй бүр багдуулж болохгүй. тэр нь дундуур л амьдрах хэрэгтэй. Тэгэхээр өчтөр орой бол үнэхээр амар байсан. Яа, за. Хоол яриад хахаар өссөд иш үнэ заа. Пицца захирлах. Өнөөдөр би зэдэхгүй. Энэ анир байгаа цагт ягаад ч идэхгүй. Гэхдээ би бол надад нэг гоё мэдтэй. Пицца амар юм ярианы темптэй. Тэнгууд ингээд би ч юм бас нэг хит хитэн хүмүүсийг аим шиг яриулж нийлүү суудаа би. Хосуудыг хосгүй хүмүүсийг Хосуудыг хостой болгоно гэж шүү. хайр дурлалын улам бэхжүүлдэг үйл ажиллагааг би хийдэг байсан юм. Одоо ингэж штэ ерөөсөө ингээл хосууд байгаа штэ. Өөр хосууд ингээл хосуудыг дахиад ингээ хостой олж байгаа байхгүй. Яг сүлжээний бидсэн шүү дээ. За тэд нар тэдэг өрөө. За тийм болоо шүү гэх. Чи битэг үний яриа гоёлоо дээ. Өргөжтэй гоё. Надад нэг тийм юу гэдэг штэ. Энэ Бороо нэг дөрөв нинжатай гэж. чи байл л тоо. Марлаа мэдэн штэ. Би тэр нөө урлагийн үзлэгээр ингээд бэлтгэлээ ээж дуусчаад, бүжгийн бэлтгэлээ ээж дуусчаад тэг яг хамтлагаараа хамтдаг гэдэг штэ. Багаараа суужгаад. Тэгээд би ингээд нэг заяа авь шиг түүх ярих уу гэд санаачдаг байхгүй. Тэгэхээр би ингээд нэг худлаа зохиогоод маа найзад болсон ингээд нэг үгүй түүх ярихгүй. Тэг 50,000 шилжүүлээ. Би түүхээ биш. Хэнийг нийлээсний битээр. Оо юу гэдтэй. Ярихгүй. 50k явж тэнэ чи. Үгүй 50k байсан ч би 50 ч өгч. За тэгэл нэг хит хостойгоо хососороо хүүхдүүд сууцсан. Тэг ганц л хүн хосгүй байсан. Тэр маань өөр хэмээн санаачилсан хүн маань өөрөө хосгүй сууж байсан. Тэг би ч хүртэл хостойгоо заяа. Амар гоё. Тэр үед байсан гэ. Байсан. Гэтэ тэр хос маань амар хөлдөө байсан юм. Би ингээд уул нь аим хим яриад байгаа ч гэсэн миний анхаарлыг намайг ингээ анхаараад ингээ хажуу зүгээр сууж болно доо. Ингээд миний ард хөндлөнгөөрөө хөвцнө уцаа тоглоо хөвчихсэн за. Тэр мэдрэмж үнэхээр муухай. Гэтэ яг зарим нэг хүмүүс хос мостойгоо бүр жаргалтай. Тэр бол 50 сая болсон. За 50 сая юм чи. Only face дээр яриад. Юу яг онч. Тэр аим шиг түгээрээ чи. Аим шиг түүхэн зүгээр л манай нэг найзад тохиолдсон явдал нөө овооноос мөнгө аваад хүлэн тайлбартай болж малаа гэдэг нэг тиймэрхүү юм ярьсан. Бүргээ тэр чигээрөө Ингээд зогсчихсон. Тий эргэж тавхаа нь эргэж мэрэгсэн. Тэр ихтэй хамгийн амар. Гэтэ хамгийн амар би бүр яг лайв акшн ингээд бөөмөтэй юм ярьж байгаа хгүй. Дунгуутай яг орилж мөрлөөд хүмүүсийг айлгаад хосуудыг тэрвэрлдүүлээ. Жаргалтай байсан энэ хүмүүс. Би байгаагүй шүү. Энэ чиба битэр шиг нэг лагерийнхан билээ ш. Тэгэхээр яг бит хоёрыг мэддэг нэг овооноос мөнгө авсан байгаа байхгүй юу? Тий. Нэг лагер их гэж нөгөө нэг сүүлийн чин лагер уу өмнөх лагер чинь. Гэхдээ тэр лагер чи бас түүхтэй. Тэр лагер чинь туяагийн аав ээж лагер байсан байхгүй юу? Чи эдний аав. Тэгээд бид нар худалдаад авчихсан. Тэгэхээр барыг ингээд гурлаа нэг лагерыг өгдөг. Ингээд энэ оо марлаа заяа. Ингээд манай лагер энд байхад марлагийнх нэг 5 байшин л. Яа, манай лагер дээр нөгөө нэг их тийм ягаан өнгөтэй шкаф байсан байхгүй юу? Тэгээс чи марлагийн гэрийнхэн тэнд очиж хоноод марлагийн нөгөө нэг юу лээ хүргээ ах нь лөө. Хүргээ ах нь тэр шкафнаас ингээ хүн гараа явж гинэ гэд өглөө нь ярьсан байсан. Тэр ингээд юу байхгүй юу? Тэгэл зарцсан. Яа ингээд би хүргээ ах тэгээд ихчтэйгаа заяа. Тэгээ манай хүргээ ах үсгээд амар тийм мэдэрдэг юм. Тэгсэн чинь бид гурав ингээд газар зүгээр хамтдаа цуг унтъя гэдэг ингээд газар харцсан гэвчс. Тэгээ би ингээд цаг харсан чинь ингээд 1:30 болж байсан байхгүй юу? Би тэгээ харчаад за 1:30 болчих унтъя даа гэж бодоод ингээд юмаа тавиад ингээд гівцээ. Тэгээ би яг шкафны хажууд уушчихсан хамгийн тэрэг нь. Тэгээд хүн чинь ингээд мэдэрт юм билээ ш ингээд юм шигтэй тахаар тэгээд би нэг сонирн болоод ерөөсөө энэ чинь ингэж яхад тийм мэдэрч байгаагүй тэгээд сонирн болоод байн ингээд нүдэ нэгээд юм хараас уусах. Яг тэгсэн чи ингээд хүргээ ах юмны хажууд унтчихсан. Тэгсэн чи гинт тэгэл гараа ингэж савж босч ирэл нэг юм зуураад авах шиг бас. Тэгэл гинт сэрэлгээл ханаж манайгаар тэгснэ ингээ харснаа. Нэг юм наа шикандаас гараад бүр мөлөгч шүү. Би бүр ингээд яг хажууд нь унтж байгаа юм. Бүргээ сонирхолж байгаа чи юу яриад байгаа байхаа.
So манай ихч чигээд тэр хүнтэйгээ нилээ удаан гэрэлцэн байгаа шүү дээ хөөрхөн. Тэнгүүтэйгээд босч ирэнгүүтэйгээд харж байгаа байхгүй бид нарыг. Тэгсэн ингээ яасаа гэдгсэн чи тайлбарлаа ярьлаа. Тэгсэн чи тэгээ унтаач тээвргээ суурцсан заяо. Тэгээ буцаа унтаад гэсэн. Тэгээд яг тимийн босны дараа юу бүгдээрээ орон дээрээ гарч унт тэгээд тэгээд хөөрхий хүргээ хагаад намайг за чи ихлэд унтчихаа. Би ингээд энэ тамиг манжаагаад ардаас ч унтъя гэ хөөрхий. Би ингээ уцаагаа харсан хгүй. Би намайг харахад 1:30 болж ирсэн шүү дээ. Чи ингээ харсан чи 12 цаг үлвэл яг. Тэгээ би гайхчихж байгаа юм чи ингээ сонирн болоод тэгсэн чинь яг ингээд маргааш өглөө нь яасан бэ гэдгсэн чинь нөгөө нэг ямар яасан бэ? Булан яасан л үү? Тийм, булан яасан. Тийм юм аа үүдэн тэгээ тавьсан байсан бэл. Тэгээ марцсан. Гэтэ яг яа харахгүй. Тийм сүүжний чинь. Нэг Нэг тийм юм яс. гоё шүлтэй шүү бүгд. Сүүжний ясаас юм байна шүү. Тэгтээ хамгийн амар нь тэр шкаф нь шүү дээ. Манай аав ээж хоёр бүр анх нөгөө нэг тэр байраа гинэ. Тэр нөгөө лагра барьж байхдаа авсан бүр амар хуучны шкаф. Ингээд эндний дойсон бүх хуучны юмнуудыг гаргаж хийсэн. Тэгэхгүй бол ингээд хамгийн нэр шингэсэн энэ тэр тэгээд хамгийн эвгүй нь шүү дээ. Эднийх нь шүү дээ ингээд нэг том толтой байсан гэсэн зэрэг. Тэгээд тэр толь ингээд цуурцсан ингээд амар том хагарсан төлөв гэсэн. Тэгээд тэрийгээ хадгалаад байдаг байсан. Гэхдээ хагарсан тойл байлгаж болдог. Дээр үеэсээ. Гэтэ ер нь яг монголчуудын уламжлал яг нэг тийм сүшиг бишрэлийг цаана байдаг те. Тийм. Бисээ цаасараар өөрөнгө авчаад ирсэн шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг яг өөрөнгө авчаад наашаага ирж их замдаа. Өөрөнгөөс наашаа гарал явсан. Яг унтж байгаа л ингээд сэрсэх. Тэгсэн чинь ингээд машинууд амар төвчөрсөн заяа. Тэг ингээл жоохон явж байгаа л ингээл хажуугарын шорон замаар гараад Toyota-аас чинь 4-5 машин заяа. Үүнтэй ингээд өгөрцөн. Тэгс чинь ажил нэг гинтлийн машин тэн дээр бүр ингээд нийл тусалцсан үе бичсэн. За гэсэн байх уу. За энэ сэдвийг хай. Энэ сэдв энэ аимшигтай сэдв байна. За. Юу яах вэ? За сэдвээ өөрчлөе. Ер нь би ингээд өсвөр насныхтай холбоотой юм байна л да. Өсвөр насны хүмүүс юу ээж наа хобби Сонирхол манерхол юу вэ? Энэ 19-тэй залуу өсвөр насндаа юу гэдэг юм бэ? Байсан. Байсан уу? Тэ? Тэг би ер нь одоо ер нь тэгэл компьютер авснаас хойш стрим хийж байгаа. Тэгээ саяхан анхныхаа донешн авсан. Тэгэл Dota тоглоол, CS тоглоол. Тэгэл хобби гэвэл өлөөл байна. Өлөөлийг бол яагаад яаж чадахгүй, болж чадахгүй. Яг уу мөрөн талгаатай л та мөр өвдөг нуруунд амиралах тэ өвдөд идэв. Гэтэ яг вэ? Чи ч өмнө жил нэг шагаагаа юу тий шагаагаа гიშгчээд би бүр юуныхаа холбоосыг тасалчаад тэгээд яг 14 он жоо шууд ингээд боогоод хөлдөөгчөө бүр ингээд цагаарт ингээд хөлдөөж байгаад ингээд тогсон шүү дээ. Тэгэл алт. Тэгээд бас шилдэг юм уугаар бодож байсан. Тий шилдэг тоглож болж аваад. Гайхалтай. Манай нөгөө чинь туяа. Хобби юу? Тийм. Хоббиг одоо юм унших туртай. Ялангуяа англи манглаар ер нь монголоор юм уншихаар ер нь ойлгодоггүй гэхдээ Юм уушхаараа яг юуны талаар ямар сэдвтэй? Ямар төрлийн зохиол? одоо нөгөө нэг Америкийн их тийм best selling book байдаг шүү дээ. Тийм. Ер нь тийм альтертай romantic story л унших туртай. Заримдаа аим шиг тий аим шиг кино мөн үзэл. Тиймэрхүү л. Ханаж цочин хөдлөгч. Ананд чинь зөндөө юм байна шүү дээ. Да. Спортод дуртай. Бүгдийн чадна. Гэтэ сайн чадна байхгүй. ер нь туршиж үздэг үү? Бүгдийг дуршдаг. Үзэн гэдэг чинь. Киног нь үзэх дуртай. Гэтэ ойрд ер нь завгүй байна. Зүг. За, Марлагийн хувьд. Миний хувьд би ер нь зураг дуртай. Манайх ер нь баг удмаараа зурдаг хүмүүс байсан. Тэгээд яг тэрийгээ дагаал яг зураг дуртай болсон, дуу сонсох дуртай, дуулах. Ер нь бас бүжиглэх амар. Ер нь урлаг тал руугаа жоохон чад байдаг. Тэгээд яг та нар харсан бах нөгөө сая энэ хэдэн өдөр лээ 3 дахь өдөр асаа тэрэн дээр гарч нүдний болгоод ирсэн. Дуусна шүү дээ. Наа баярлаа. Чи бараг хамгийн гоё нэс. Тэгээ би гэтээ тэр орё гэж бодчихсон. Би дууссан бол чи гэхдээ хоёр талаар хэлсэн. Би гэтээ яг тэрэнд орё гэж бодчихсон. Тэгсэн чинь өлөөл юм бэлтээ. Тэр өлөөлөө хайж чадахгүй. Тэгээд орцсон. За тэгвэл чи ба. За, миний хувьд болохоор би чинь урлаг спорт, уран сайхныг ер нь нэг дор цогцлоодог хүн шүү дээ. Сүүлд нэг юмд орчоод, бүжгийн тэмцээнд орчоод нэг дайггүй байр эзэлсэн. Тэгээд ер нь бол бас анартай адилхан волейбол спортод бол нэлээд хайртай. Зураг Агаа шүүх үү? Амар агаа шиг тий.
Тэгээд ер нь намайг нэгдүгээр ингээд байхад аавын дүү ирээд ингээд би волейболын сургуульд ажиллаж байгаамаа. Тэгээд танайхаас чин болрыг намайг чин болорч гэж дууддаг байсан юм а тэр үед гэрийн нэрээр дуудаад явах уу гэхээр наав за тэг гэртээ зүгээр сууж байхаар гээд тэгээд анх удаа волейболын спортод ороод тэгээд волейболт бол үнэхээр үнэч туслаад уралсан. Тэгээд голд нь нэг гимтэл аваад нэг 2 жил өргөсөн үү. Тэгээд одоо буцаж камбэк хийж байгаа. Нүг гарынхаа алгыг хатууртал зөхөж өгдөг. Хүн залгаж байгаа. Волейбол тоглодог хүмүүс алгадуулсан хэрэг өгж байгаа шүү дээ. Ялангуяа надад тэгээ. Зүүн гараараа гэдэг юм. Баруун уу зүүн үү гэж байл. Баруун зүүн ялгаагүй л цохин шүү дээ. Тэрлээ өмнө. За одоо хэдүүлээ өөр сэдв рүү оръё. Ямар сэдв бэ гэхээр одоо Эрдмийн ишиг сургуульд болж исэн хөвгтэй, хөвгөлтэй, сонин, содон явдлуудаас ярив. За. Аннар Баатар агагийн хувьд Аннар Баатар гэж занаад шнэ. Аннар Баатар ахын хувьд Эрдмийн ишигт байх та ямар нэгэн тийм хөвгтэй, сонирхолтой, хөвгөлтэй тийм фаны явдлууд байв уу? Хамгийн дурсамжтай гэвэл сторинг шүү дээ. Ерөөсөө л сторинг. Тэрнээс хойш ерөнхийдөө бол хар баран шүү дээ. Тэгэл анук гарч иртэл. Тэгэл сторингэд угаасаа ингээд завсарлаан болгоно. Манай завсарлаан чи 25 30 минут. Тэгэл 30 минут завсарлаж байхдаа ингээд зүгээр ингээд эхний 5 минутанд нь зүгээр одоо эртэйчүүд маар хинхэн найзлт байсан тийм 50 саяын тэр ховны эзнээс босно. Тэгэл орж ирчээ бүгдээр ингээд зургатаа асууж зургатныхаа өмнө дуулсан зөө. Тэр үнэхээр дурсан шүү дээ. Тэр үед бүр манай ингээд дуулдгүй байна гэж байдгүй байлаа. Бүгд зэрэг сууж байгаа л ингээд сандлааг нүүлж тавьж байгаа л дуулд. Тэр бол үнэхээр амар гоё болоо. тийм. Ой, одоо яг тийм байхад юу дутаад байна? Одоо тийм байхад хүн хүч дутаад байна. Ерөөсөө дуулуул солгоор нь. Тийм, ерөөсөө тийм. Манай ингээд дуулдаг хүн гэвэл Анарбаатар, Энх хөллөг би тэгээд Даваа байгаа. даваа дуулна. Гэхдээ даваа нэг дуулах дуртай биш ээ. Даваа жоохон даруухан талтай маа. Даваа ангийн нар аюу сайн хутах. Манай малчин. Бид нар мална. Тийм. Бид нэр маа. Үгүй шүү дээ. Би тусдаг малчин. Шон шипи нохоо шүү дээ. Дээ нөгөө юу н фермерийн эзэн нь манай ангийн багш дайр юм аа. Дэр юм ааш. За Энд чинь анди хувьд Би дараа нэр ёо. Аа. Надад болсон сонирхолтой хөгжилтэй юм байна уу? надад болж исэн нөө. Тэр нэг юм талаас гардаггүй гэдэг бид нар ч бас худлаа те ингээл юмыг interesting болгох гол ингээл Эрдмийн ишгийн 3 дахар сүнстэй мөнстэй гэж солирдог байсан юм. Сая чи ингээд нөгөө нэг яг 9 дугаар ангийн урлагийн үслэгээр нөгөө 3 давхрын нэг ангийг юу яцсан байсан да. Бид нар нөгөө сул өрөө байдаг гэсэн. Тэгээ очиж бүжиг бэлддэг байсан. Сая чи ингээд хаг сайн байсан баха ингээд гоо хаку энэ төр бид 3 бүжгээ бэлдэх гээд очиод тэгээ ингээд өлсөөд бэлдэж байгаа орондоо тэгээ гараа явсаах. Сө буцаа үрээд ирсчээгээд ингээд тэр 3 дахь цойжтэй цойжлаа ийцээ. Бид нар цойжл гараагүй штэ. Тэгээ за тэгвэл доороос нь ингээд хүн байхгүй ингээд цойжсэн байлаа. Доороос дэлгүүр аваад ирээс. Сө чи очиод нөгөө нэг ахт хэлсэн чинь 3 давхрын тэр хаалга цойжгүй штэ гэж сүлэрдэг юм. Яа. Тэгээ гайхаад юу үлээгээ тэгээ буцаад дэшээ гараа заа. Тэгээ бид гурав ингээд хэсэг шал малан дээр сууж агаад тэгсэж хакууч бас зэрлэг гарвал шүү дээ. Ингээд алидаа гэгээд хамаг юм бариулаа ингээ хараа зогсож байгаа. Сар зогсчихсан ингээ баригуутай нэг тутаа онгоолчихсон. Тэгээ ингээ тэр нь бүр амар дуурайц хамаг юм санаа гарч ирсэн. Тэгээ орж суудаа. Тэгээ тэрийг мартаад байна. за би бол саяхан шилжиж ирсэн. Гэтэ нэг хөхтэй явдал байна. Тэр 50к юу? Окей. Тэг юм уу? Би тэд ингээд яг урлагийн үслэгээр үжиглж яагаад 50к? ингээд багшд ингээд шалгуулахаар болдог хгүй яг өмнөх өдрөмжлүүдээ өмнөх хорой нь үлдчихэж байгаа. Багш ингээд яг бүгд алдахгүй болтол хиймээгээд гэсэн. Тэгээ яг үжиглж байгаад ингээд харанхуй болсон. Тэнгууд ингээд цонхонд ингээд дүрс ойгоод байгаа хгүй юу? Тэг би ингээд голд хостойгоо бүжгэлдэг. Тэгээ хоёр захт хоёр ир юм хосоод ингээ гуруулаа хососоор бүжгэлдэг. Тэг би яг ингээ толин цонхонд өөрийгөө толдоод ингээд яг нэг хөдөлгөөн хийдэг байхгүй энийг. За Яг ардлыгаа харсан чи миний илэнгүй шүү би энэ. Тэр 50к. Тэгээ бүр үхтлээ энийг. Гэтэ
За муухамдаа гэж одоо тэр үчимээс амар хөөрхөө. Муухамдаа гэж одоо тэгсэн байсан багш. За хөгөөд дангаараа. Хотуудыг хараад байна. Харцаа өөрчлөв. Тэгээ хөгөөд дангаараа гээд. Партнергаа хар гэдэг. Харсан чи марлаа бид хоёрыг нэг хүл харцсан. Марлаа бид хоёрыг харсан нэг хүн бүр үнэхээр тэр үедлгөөнийг татаас. За би тэрэн дээр тайлбаръя. Яагаад нэг хүн рүү харж байгаа вэ гэхээр энэ хоёр хүмүүсийн одоо 50k-гийн хог маань X тал руугаа л явж удаал гэж би хараад байна. Хоёулынгийнх нь X. Тий, хоёулынгийнх нь тэгсэн мөртлөө хоёулаа найзууд. Бид хоёр яасан шүү. Тэгснэ. Тэр X тэгээ бас найзууд. Ястаа Үгүй шүү. Үгүй болцсон юм байна. үгүй байсан. Тийм байсан. Бас байсан ерөөс. Ер нь бол ингэсэн юм аа. Би дөнгөж шилжиж ирэхдээ хамгийн түрүүнд чэйжсэн нэр бол Марл гэдэг нэр байсан юм аа. Яг гэтээ тэр бүр амар хөгжөлтэй юм. Бараг энэ ч хөгжөлтэй юм шүү. Дөнгөж шилжиж очиж би чинь өмнөх өдөр нэрээ 50 эрг мэрэг өгөөд багшд царай мэрэг харалцсан. Чи энэд ангид цэрүүлж байж тараад. Тэгээд ингээ хальт царайгийн таньдаг болцсон байхгүй. Анар Батар тэгэхэд байсан юм аа. Тэгээд яг 9 сарын 2-нд тэр чинь яг эхэлсэн шүү дээ. Тэгээд заа гэдэг ингээд яг игнэнд 11 яа гэдэг инээнд очил ингээл зогссон чи огтуд нь бүчээл ингээл тойрол яг тойрог хэлбэрээр зогсоод арагшаа нэг алхсан чи ард заяа хоош харч юм айгаад би яг нэг орос кинон дээр гардаг барай шиг заяа хоош хараад гэрмантгаа шалгаад юу хоёлыг гэж үзээ өнгөрсөн жилийн iPhone 12 за байгаа гэрман даав өгсөн 20 мянга за энийг далтхийн яах вэ гэж бодоол алцсан юм байна да яа эхнээсээ дээрлэхэд иглээ хувийн сургууль юм амар юм байна да гэж бодоо яг тэгчихс чи өөдөөс марлаа шууд юм яг санчлаа тэгэхэд яг bracelet-тэй тийм шүдний аппараттай шууд инээс нэ марлаа Амар чимээгүй. Дараа өснө. Би тэрийг сонсч марлаа би нэг бүрчлээ ингээ гар байж танилцсан шүү дээ чим болор Ингээ гар бариад явж их хооронд чи араас чи нэг имиж аваад гэсэн мэт яах вэ? Өө явчлаа. Сайдын авчи гэж байлаа. За iPhone 20 авчи, аав нөхсө 20-ыг авчи, автобусны картыг авчи, сүмхийг авчи гэж арч нэг наавцсан бол. Тэгвэл би одоо нүцгэн сууж байгаа. Шилийг авчи. Нэг мэцэг сүүлийнх нь ингээ харахгүй ингээ хүрэлцээ. Яач юу гэдэг. Чи юм билээ гэсэн чи. Бацаа. Эс тогсон шүү сая. Тэгээ өнөр би тайлбар амаар. За. Эхний өдөр надаас айсан гэж байгаа юм. Би айсан. Тэгээ одоо ямар гон. За эхний сэтгэл одоо сэтгэлдлүүд. Үгүй ингэсэн байхгүй. Яг 8 сарын 31-нд хувийн эргээ багшд өгөх гээд яг ингээд орж ирсэн чи багш чи ангитай байгаа. За. Би ингээ орж ирснээр сургуулийн ингээ байгууламжийг гайхаанаас хорон сууц. Амар гайгаа. Тэрийг дараа нь тустай яриа зөө орсон талаар. Тэгээд яг ингээ англиугаа нөө хайгаал одоо хуучаа ингэ штэ. Ингээл яг ороод багшаа орчихоо би ингээ шинэ ширжиж ирж байгаамаа. Хувийн эргээ өгөх гэсэн юм аа. Гэт. Тэг ингээл заа гэл хувийн эргээ өгөөл. Ингээ навчин болор гэдгээ яг ингээд ангид ангийн охтууд тэгээд анартай хамт байсан байхгүй. Тэг ингээ дүнгэж ороод за сайн байцгаана уу? Навчин болор гэдэг шинэ ширжиж ирж байгааг би бүр 8 сарын 31-нд танилцсан хүүхдүүдтэй. Тэгсэн чинь би нөгөө сталкер зангаараа яг шилжинэ гэдгээс сарын өмнө мэдсэн. Ээж аав шилжүүлнэ гэд. Тэгээд за шилжих юм байна да гэж одоо сургуулийнхаа пэйжийг хайгаад хүүхдүүдийн судлаад. Тэгсэн чинь Анар Батрыг олж мэдээд. Тэр өдөр яаж орж мэдсэн бохоо? Нөгөө юун дээр. Юу дээ штэ нөгөө та хэдий волейболын тэмцээнд. Тэгээд та хэд нөгөө зурагч оролцсон штэ. Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө зүрх тарсан хүмүүсийг хайгаад. Тэгсэн чинь Анарыг мэдчихсэн. Шүрийг мэдчихсэн, хүслэнг мэдчихсэн, мөнхчинг мэдчихсэн, 50k-гийн эзнийг мэдчихсэн. Цаас ил зайгаа өрмөр саачлаа чи амар. Би ер нь сталкертад бүгдийг мэдчихсэн. Би бараг 12 хүүхдийг мэдчихсэн. Тий. Тэгээд за ер нь дэжгүй байна да гэж бодчихсон чинь Анар би чи Анарыг ингээд бас ингээ хараа судлаад ингээд олцсон шүү дээ хамгийн ил тод хүн Анар заяа. Яагаад? Мөн чи ингээд хамгийн их пэйж дээр тавигдсан, хамгийн их зүрх дараалсан. Тэр Эрдмийн ишгийн нөгөө юу гэдэг штэ сурагчдын пэйж. Сөө үзье. Тэрний пэйж дээр чиний эдит мэдит байгаа байхгүй. Чиний бичлэгийн эдит мэдит. Интро. Тэгэл за ийм банд байд юм байна. Тэр шоу энэ жил штэ. Энэ жил юм уу? Тий. Нэг тиймэрхүү л байсан. Тэгэл за ийм банд байд. Анарыг мэдчихсэн. Тэгсэн чи яг дөнгөж ороод өөрийгөө танилцуулсан чинь багш шууд Анарыг за чи юугаа энэ хүүхдийн фэйсбүүкийг аваад ангийн гүрвт нэм гэдэг.
Тэгсэн чинь үүдээс харж харж ирсэн нь Анар Батар өөрөө хайгаад реквест болж байгаа шүү. Үгүй би ч уул айл хэдэ олцсон шүү дээ. Би ч айл хэдэ олцсон. Хин гинэ? Амар муухай жүжигч дахиж асуудаг шүү. Хин гинэ? Ой, тэгтээ над Анараас айх чинь гайгүй заяа. Ингээд намайг сая ирэхэд өмнө таньдаг байсан хүүхдүүдээс бусд нь ингээд энэ анги шинээр шилж ирсэн сургуулийн баг шинэ бүгдийн надаас айсан байхгүй. Харахгүй шүү. Толгойгоо. Үгүй чи өмнө нь амар өмсөх. Сэтэрхий өмсөхтэй байгаад тэгээ жоохон муухай хардаг өмсөхтэй байгаад хүн айлгачдаг юм байна л да. Тэгээ хамгийн гол нь чамаас айхгүй ганц л шалтгаан байна. Юу юм? Метр 60. Наад Үзэлцэн л гэж бодож байгаа. 65 мав чинь гайгүй штэ үед намхан хүмүүс байл бичээрэй. Яг чи ангиж баг метр 40 мөчтэй хүмүүс байгаа шүү. Шүүмөр. намхан хүмүүс юу штэ. Юу штэ доороос шүүмц. Гинт Гадраас гинт чулуу өвдөг хацаад авах ч юм уу. Юу за болооч тээ ёо. Гэтэ яс ярил чи анандаас намх штэ. Тийм штэ. Мосаа жижиг нүүд гэж. Хөөе би бас гайгүй өндөртөө ороод байгаа шүү. Андээж. Чи надтай барыг л адилхан өндөртэй тэх үү? Барыг л хойлоо нэг 2 3 сая битрий л зөрөө байгаа. Чи үсээ ургуулвал Юу яж та зүгээр пол явуулчих та. Чибо өндрөө ананд өндрөө. За тийг За. амдэр нараг хүмүүс яаж За комментэнд бичээрэй. Зургнаас хараад тэгээд хийлчихгүй дөө. зургаас харуулж биелүүлээ. Айгүй бол би бүгтийгөө суудсан. Чи бүгтийг үгүй Яг яах би вэ? намхан ихтэй бол их боддоггүй. Дахиж өндөр болох юм болоо гэж ер нь их боддоггүй шүү дээ. Би ч намх шүү дээ. Өндөр болчихвэл тэгээ бодлоорс болохгүй бол тэгээ болохгүй л байназ. Удамдаа автыг тийхгүй. Маав ч угаасаа хойлоо навхан бохгүй. Тий. Манай аав ч гэсэн намх шүү дээ. Манай аав чинь 65 ээж 69 шүү дээ. Хөөр. Тэгээ чинь 60 аав тал. Манай ээж чинь 75 72. Аав 65. Муу тэгээ яг үсэ. Тэгвэл аав. Юуса анаачиг сэтгэхүйд ч заа Аав ч батж юм байна. Аав ч баяр. Үнэхээр бахархгүй шүү дээ салсан. Манай апас нам. Одон мод өгөхтэй байхгүй. Тэр ингээ гадуур явж байгаад өөрөөсөө өндөр охин мохын давуулцаж өгөх тарах юм бол ингээ бахархдаг шүү дээ. Өмнөөс нь бахархаа. Нөө юу лээ. Байтаг богдлоо матсан байх гэж. Юу яриас. Энэ ингээд солиороод идэв. Хоо юм уу хэр. Бас. За кат. За кат нисэх. За хөө би ихтэй нэг амар тэнийг юм ярих уу? За. Би тэр 50 сая эзнийг үзий ячижсэн. Дөнгөж орж ирэхтэй. Тэглэх байх. Тэрсэн нөгөө яг Анар намайг явуулцаа. Иркус явуулцаа. Тэгсэн чинь Анар намайг шууд ангийн гүрвт 9 сарын 1-нд дэмждэг байхгүй. Би за гэж тэгээ байцчих. Тэр 50 сая эз өөрийгөө мэдж байгаа. What the fuck is going on? Дээд байгаа шүү дээ. Тэн дээд сэн тавьчихна. Тэгээд тэр хүн тэгэж ичдэг байхгүй. Тэгэхээр ингээл ямар сони юм харилцаатай юм бэ? Дүнгэж шилжиж орж ирчих чинь үзээ ядаад нэрийг харсан ч уншигддаг вэ? За тийм л хүн байх юм л олноо. Тэгэл за зураг хөргөө байхгүй. Анар шиг ил тод биш. Юу байд юу гэсэн. Юу ч үгүй. Зураг тавьжул болохгүй шүү дээ. Үргэн үү? Фэйсбүүкээс блоклоод шүү дээ. За одоо яах юм бэ ч одоо өсвөр насны дээрлэхэд боллоо. Тэг ингэхгүй бол болохгүй л. Тийм за. За. Тэгснэ ингээ баг шилжиж ирсэн хүүхдүүд олон юм чи бүгд ихнээсээс нэрээ самбар дээр өчөөд өөрийгөө танилцуул гэдэг. За би тэг ихнээсээ 4-т гарчваа. Яг миний артлаас нэг хүн гарваа. Өөрийгөө амар юм товчхон тэр гэж танилцуулчих. Тэгээ нэрийг харсан чинь 3 үсэг байна. Хаа нарлаа гэж одоо дуцаагаас гаргаж ирээ нөгөө чатныхаа эзнийг хайлаа. Мөн шүү. Тэгэл чи юм уу те? За яах вэ гэж бодож бодоод. Энийг шарандаа авч сууна гэж байгаа. Шарандаа авч сууна гэж бол бодоагүй. Нэгт би найраагүй найруулсан. Хоёрт тэр хүн найрснаа ч мэдгүй найруулснаа ч мэдгүй хэлжсэн шүү дээ. Ингээд нэг сакс тоглодог байхгүй. Тэгээ ингээд би нэг амар бол тоглохгүй л зүгээр дуртай. Тэгсэн чинь ингээд юм саксны баг маг тоглодог охин заяа. Тэр ингээд нэглээд би бүр яхаарахгүй ингээд хожигдоод байсан. Тэгэл битүүс танилцаал нийлж мэлж байж байгаа л. Тэгээ сүүл рүүгээ би хождог болж эхлэв. За боллоо гэлсэн. Оо гайваа чи. Чамд албаар хожигддаг бол яах вэ? Гүү штэ. Үнэхээр барахгүй байгаа юм чи. Энд манай Жэригийн хочд анд гэдэг юм чи. Эвгүй л дээ. Эвгүй. Би ч нэр найз өхнөө найрж байгаа юм шиг найрагдчихсан.
амар сонь найрж байгаа гэж бодвол найруулад байсан гэдэг. Харин За яар цаа ч мос тэгээд байхгүй. Би ч найрсан ингэ чи өөрийгөө арай найрсан гэж бодоод байгаа юм шиг тест. Яа чи болоо мэдж байгаа хөө би контрж байгаа яри. Ямар сагчлаа. Гэхдээ ер нь тэгсэн аахгүй. Ингээл зааланд орж чи би их даргалзчихсэн юм аа. Тэр даргалзчихсныг яриач яах. Тэгжсэн ингээл би чам шарандаа авнаа л гэж байгаа. Тэгэл би чи өөр гэж явсаас ингээ харцаагаад байгаа шүү дээ. Дараа нь. яар хөөрхөн хүн бэ гэл. Тий. Тэгээд чи яг сонирхол нэгтээ би яг сонирхол нэгтээ үндэ дуртай. Тэгэл байхгүй. Би чи ингээ сив юм ингээ хоол идэх юм бол өзч юм ингээл авч урдсч. Сүүлдээ би дагаж орж мараад. Тэг би эхлээ яг мэдчихсэн ингээ гайхсан зав. Би яг яаж байгаа вүлээ. Ингээ гайхаад за би л найрж байгаа гэж бодоо яг сүүлд нь битээр ярьсан чи яг үндэ би л найрагдсан байсан бэлээ. Ер нь эмэгтэй хүн найрагдъя гэсэн хүндэл найрагддаг юм байлээ. Тийм наач юм байна. Би ингээд Хоёлаа ямар тэнэг найр гэж бодсон юм аа. найруулсан уу? Найруулсан юм шиг байлээ. Эхлээл орж ирэл харчаал за өөр хөөх мандаа гэж бод. Тэгээ судал хойрлоо. Эхлээ судал хойрлоо гэсэн. Өөр суухгүй. Яг ардаа суудсан. Тэгэл их хүлээг чин болоор бид дөрөв ингээд нийлдэг. Тэгэл юм яриад инээж мэнэ. Тэгвэл нөгөөч ингээд амар таг чимээгүй зэрэгснэ гараа ингээд амар хэлийг мэддэг. Тэгэл за гэж царай марыг нь харж байж байгаа л тэгсэн чинь нийгмийн сонгол руу яваарчихгүй. Тэгэхээр би за тэгвэл хамт орчих гэж бод нийгмийн сонгол ороод. Тэгсэн чинь нийгэм үнэхээр миний хийх хичээл тэр үед бол байгаагүй. Тэгэл нэг удаа нийгмийн сонгол зучаал за бусд үйтэл л харж ий гэж бод. Тэгэл үйдсэн. Байж байгаа л ингээл багаар болцсон шүү дээ. Одоо бол би нийгэмд суудаг бай. Тэгээ одоо бол хийдэг өөр хүн. Би одоо нийгмийг үнэхээр би нийгмийг бол шарч чадчихна. Заримдаа шаруулчих гал байгаа да. Заримдаа тэр хүмүүсийн нэр мэр онл монл орж ирэхээр бууддаг болохоос нэр. Юм л болонгот Марксыг сонгочихгүй. Хөөсөө Маркс их дайггүй залуу л да. Маркс Вебер. За одоо манай подкастын сүүлээс 2 дахь асуулт заяа. За яг хайр гэдэг нь чиний хувьд юуг илтгэж чинь яаж илэрж чинь? Илэрж байна. Ээжээс л илэрдэг шүү дээ. Ээж аав хоёроос л юм илэрдэг шүү дээ тэр чинь. Тэгэл ер нь яг ээж аав хоёрын хайрыг үзэх хайр байхгүй шүү дээ. Тийм ер нь бол би яг ээжийн хүүхэд байсан. Тийм тэгэл янз л да. За анад. Тэгэл адилхан шүү дээ ээж аав. Гэтэ ээж аавын дараа гэх юм бол хүн байгаа шүү дээ. За. Тий. Тэгэхгүй би ингээд юм жоохон төргөө ууртай төргөө ашдаг байхгүй. Анаар марлаа мэдж байгаа. Тэгэл ер нь ингээд жоохон ууралж муралцсан байж байгаа л залгаал гараатар мараатар гэдэг тэгэл гарч ирэл харангуут ингээд. Тэг ерөөсөө нураа унждаг шүү дээ. Ингээд бүр таг байхгүй. Эрэгтэй хүн хайртай хүний хажууд л жоохон бенчиг хүүхчиг ашиг. За тэр яах вэ? Би бол нэр гайгүй бах өө гэж. Анратрыг ихнэр сонсч байвал Комментээр бичээрэй. За энэ ч яах вэ? За тэгвэл Марлагийн хувьд хайр яаж илэрж чинь, яаж мэдрэгдэж чинь? Ер нь хайрыг юу гэж бодож чинь? миний хувьд одоо нэг англи хэлний нэг тийм үг гэдэг шүү дээ. Bitter sweet гэдэг. Ташуу мөртлөө амттай Sweet чихлэг гэдгээд. Надад яалаа тэгжил илэрдэг жоохон Ариутоксик өвдөлттэй ирдэг. Яа, токсик. Ариутоксик бараад. Мэдээ. Тэр хүний араас ийм болохоос байхгүй. Энэ хайр жоохон өвдөлттэй илэрдэг ингээд гоё үедээ үнэхээр гоё. Гэтэ яг Хэцүү үед үнэхээр хэцүү үед бол үнэхээр хэцүү. Гэтэ мэдээж бас яг хүн чинь том болоод ирэхээр л ойлгоод байлаа шүү дээ. Ингээд ээж аваа хайрыг бол хизээч бүр ямар ч хүн гүцэхгүй бэл. Ингээд юугаар ч зүгшлэх. Тэгээ ээж аваа хайр чинь яг оройн нь загисан ч өглөө за болгоомжтой орой минь. Тий, тэгэл өглөө тэгэл цай хийгээл өгч байгаа байхгүй. Өглөөний хоолыг л гаргаж байгаа. Дулаа өгч юм л. Тэгэл Гомдж ээж байгаа шүү дээ бас бид нар чи ууралж муурж байгаа тийм. Уучлаарай. Эцэгчүүд алддаг ч гэсэн бас тэд нар ч бас өөрсдөө л бас бидний насыг туулаад өнгөрцөн байгаа шүү дээ. дээ. Үзэж байгаа хүмүүс Тийм. тэгж ямар Бас хүүхдүүд шүү дээ ээж аавдаа бас. Тийм шүү дээ. Тийм дах Тиймэрхүү үед харагдаг байсан. Одоо ингээл цуг ийш тийш явж маангууд цаанаасаа л Халамжлал, кэрлэл. Тий, тэгэл өглөө гарч ороод дулаа авцсан өмсөөч. Худлаа цагинж байгаа ч гэсэн цаанаа тэгэл. цаана юм байдаг шүү дээ. Тэгэл
Хэлэхгүй ч гэсэн тэгэл хөөрхий бас юм аваад өгсөн л байдаг чи тэрийг авъя гэсэн үү. За. Тэгэл ингээл нэг чихэр авч өгчөөр тэр нь гоё юм байна ингээ маргааш нь болол. Ингээд хөрч Аваад аваад тавьсан байдаг байж амар. тэр үнээр гоё шүү. Одоо чинь ингээл орой мөрөө болонгууд сая менежер залгаад ирж хоол мол байдаг. Хант үүсэж гинүү хоол идэх юм уу өдөр. Өдөр хоол идс би соус туудаа идсэн гэсэн чи. Тэ үсэхгүй юм үсэхгүй. Би доотлоо яриад орчих хоол. Тэгээ өө ингээ хөөрхий мөнгө хэмнэ гээл өдөр жоохон хоол хийгээд идээд байдаг байсан байхгүй. Сачи ээж хөөрхий сүлд. Хоол идэж мөнгө өгч байгаа бүр ингээ тултлан сайхан хоол идэг. Тэгээ би тэрнээс хойш юм тэгэл тэрийг бодоол. Мөнгө өгчдөг болсон. Яа, эдгээр ингэдэг байхгүй юу? Бид нэг завсгалгаанаар хамт цайны газар ордог хөөх. Тий. Дөнгөд марлаа, туяа, мөти хүмүүс ингээд амар үнэтэй хоол аваад идтий. Амар тэр би тоог нэлхээс ч айчих. Тэгээд хоолоо идгээд загнаад байгаа юм чи. Идэлгүй яах вэ? Тийм. За. Чи боог Чин болор юу гэж За. Ээж аавын хайрыг бол юуч гүйцэхгүй л те. Гэтэ яг юм оо өсвөр насн дээрээ байгаа бидний хувьд бас нөгөө нэг ирими хайр ч юм бас нэг сонин содон юм штэ. Тийм. Миний одоо нэг сүүлийн туршлагаар гэдэг байна штэ. Өөрөөсөө хоёр хүний амьдралд нь хар тол бүлдээсэн юм шүү дээ. Амар хэцүү. Чи одоо болмоор юм аа. Гэтэ хайр гэдэг нь штэ. Ямар ч муухай зан гаргасан, ямар ч новшин үйлдэл хийсэн, ямар ч юм гомдоосон байсан ч араас нь тэр хүний араас юу хийж байгаа бол зүгээр байгаа лу би хаана өвдөөгүй байгаа гэсэн нэг юм араас нь заавал ч хүнийг боддог тэр юм л ер нь хайр шиг санагддаг шүү дээ. Хэдий тэр хүнийг үзэн ядаад байгаа юм шиг дүрсгээд байгаа хэрнээ дотроо ингээд цаанаа л нэг юм байдаг да. Тэр тусмаа эмэгтэй хүн чинь нэг дасаж дурладаг шүү дээ. Хамт байгаад байх тусмал ингээд дасаал гин талга болчих нөгөө эрэгтэй хүний 13 мэг чинь тийм байлээ шүү дээ. Ингээд байж байгаа л гин талга бол чи нууц цаг гал. Чимээгүй. Тэгээ яг тэр арганд нь хуурцаа. Гэтэ амар дээр бол 14 ихтэй. Нэг плюс унтаа. Чоноод өөр л дээ тий. Чонод угаасаа өөр. Тий. Тэгээд энэ ч юу харж болох вэ гэх юм бол ананда Юу. хайртай хүмүүсээ сайн Бити гондоо. Яг үндэ та нар ч өөрсдөө мэдчихэж шүү дээ. Би яг хайртай үндэ яаж чичээд тийг 100% шүү дээ ерөөсөө. Тийм Миний инстаграм руу ороод харах юм бол зүгээр ойлгомжтой дөө. тий ойлгомжтой. Та нар зүгээр мэдэрнэ. Тий. Би бүр ингээ хажууд нь хаа гэж шүүлчихсэн шүү дээ. Үгүй яг үнэ. Яг ингээл хэдий ингээд ууралцсан гомдсон байгаа ч гэсэн яг тэр хүн надад уурлаад гомдчих юм бол миний уур гомдол бол нэр Юу ивч тий хажууд нь бол Би одоо Сонсож гинэ үү? нэр одоо хоёр хүнээс яж нөр. Ааваас айдаг. Тэгээд тэгсэн чинь харин сүүлд нэг юм нэмэгдээд цаадгаас ч яаж. Одоо ингээ нүдний болон гар нүдний мөч шууд автоматар дайлцдаг болж. Өө тий шүү дээ. Ерөөсөө л байнгын дайлжилт. Би бол нэр хинээш дайлцчихдаг. Гэхдээ Бас октооч юм бас заримдаа уурлахаараа эвгүй л дээ. Гэтэл байн тэгэж дайлчаад байгаа юм бол октооч юм бас гомдно штэ. Гомдно. Наа чи эвгүй байхгүй. Чи одоо хаар намайг ингэ чи яахгүйгаас Би ч хамаас юу гэж яаж ийти. Одоо чи Анука ингэ нүдний болон зүгээр л гараа хөдлөхөд дэлчин гэдэг чинь Ингээл ерөөсөө татганаа л өмдөж байгаа юм чи. Анука тэгээд нэм чамайг зогсох юм болох байхгүй. Юундаа дэлтчих. Ингээд волейболч хүнийг ийм болгож ийн, бокс тоглолтог хүнийг ийм болгож ийн. Үнэхээр амар хүмүүс байгаа шүү дээ. амар хүмүүс Амартай биш та нар зүгээр тэр хүмүүсийг тэгэж их хүндэлж хайрладаг л. тэгээд Яа, нэмээд тэзний биш үнэхээр амар. нэмээд бас эмэгтэй хүн чи юм байдаг байхгүй одоо ингээд уурлаад занчаад те одоо ингээд яг та нарын хэлснээр ингээд гараал өрөхөөр бүр ингээд дэлчээд байгаа гэдгсэн шүү дээ наадах чинь ингээд баг хайрын илэрхийлж байгаа л байхгүй ингээд бүр ингээд Хэдий ингээд наанаа цохид зодоол ингээд юм уу тэнийг минийг гэж байгаа цаанаа ингээд бас хайрлаад чинь ингээд Гэтэ бид нараас хөндөж ил байгаа байхгүй. Тэгэл айгаал. Тэгэл ингээл яаж исэн ш тэгэл ингээл юм хийхгүй байгаад байвал сонирхолгүй шүү дээ. тийм шүү дээ тэг та нарт тэгж ийн гэдэг чинь сайн байхгүй юу хэрвээ ингээд нэг удаа хамаагүй чи чамд цохихгүй би чамд тийхгүй чам хатуу гэхгүй зүгээрээ өөр дуртай юм хий тэгэл явж гинэ гэдэг чинь тэгэл Тэгэх юм бол дуусаад гэсэн. Наа чи бүр ингээд тэр зодуулахаас амар юм бро. Бүр амар хүн рүү орно шүү дээ. Тэгэхээр бүр зодуулсан. Юм физикл мизикл зүгээр emotion. Зодуулсан гэж өө ийчээстэй буруу юм болоо чи. Би хүн зодддгүй шүү. Би өстө хүнтэй зодтолж үзээгөө. Би өстө ингээд ус мосоо өөрөө онгоолгож чаддаггүй хүн. Би өстө хүн зодож чаддгүй шүү. Энэ давчрыг суулга гэж. Сонс гэж болоо энэ чеба меба мэн өстө ерөөсөө хүн зодож байгаагүй шүү. тийм болоо яа зоддгоо. Зоддгүй. Жохон Би ч юм болоо таам суудаг.
зодох биш ээ. Цохих чинь зодох биш шүү дээ. Тэгээ би дурсан шүү. За сүүлийн асуулт заяа. Амьдрал дээ штэ. Эрэгтэй эмэгтэй найз гэж байдгүй. Байхгүй. Үнэн. Байхгүй. Эрэгтэй эмэгтэй найз гэж байдгүй. What the fuck are you talking about, brother? Байхгүй. Ер нь байдгүй штэ. Байгаа штэ. Үгүй яг уу чи эрэгтэй хүн бас мэдчихэл байгаа л. Үгүй яг уу. Мэдчихэл Байдгүй байгаа. юм байна. Тий. Байдгүй юм байна. Чамаагүй байгаа юу? Уул нь байдаг байсан. Сүүл тэр нь нэг Үгүй яг биеэрээ мэдэрдэг байхгүй юу? Үгүй яг харахгүй уул нь эрэгтэй эмэгтэй найзууд байдаг гэж боддог байсан. Гэсэн чинь яг сүүлд маань найз тийм байдгүй гэдгийг батлаад за нэр байдгүй л юм байна гэж бодсон. Үгүй яг эрэгтэй найзууд боломж хүлээж идэх байхгүй юу? Ингээд юу бодож явдгийг бид тээр мэддэг. Тэ эрэгтэй хүмүүс. Тэгээд би ер нь их нэртэй болсноос хойш ер нь эмэгтэй найзууд ассан. Ер нь нилээн цөссөн шүү. Ер нь бол байгалийнхаа инстинктээр ийм хүмүүс ч татагдталж амтай шүү дээ. Тий. Тэгтээ би инхэд итгэдэг байвал яг уу. Инхээ чи хөөсөх. Яах вэ? Болооч дээ би юм унаач. Инхээ чи ихэр штэ. Тиймээс ийм ч гэж үснэ дэйдэм шүү. За болооч. Кат. Кат уу. Тэгэл ер нь бол ер нь хэцүүлэлтэй эрэгтэй эмэгтэй найз. Тий. Ер нь чанга шүү. Хамгийн муухай. Тэгэл ялч хайртай болохоор тэр гүрийгээл явж байгаа юм л да. Тэгээ юу байж болно штэ. Найз гэдэг нэрэн дор нийлдэггүй. Гэтэ юм танил. Яг танилуд бол байж болно. Тий. Танилуд бити бай гэж бол хэлээгүй шүү дээ. Бүр амар дотно аваад байдаг шүү дээ. Тийм яг ингээд уцруу нарахад л одоо хизээ уулзсан тийм юмнууд ч юм уу. Тэгэл байнгын одоо хамт явж идэг ч юм уу тий. Тэгэл ингээд ер нь тэгэл одоо хайртай болохоор тэгэл гүрийгээл яж идэг л да. Би Надад нэг асуулт байна. За чирч харч. За би нэг юм анзаарсан. Эрэгтэй хүмүүс одоо ингээд нэг охин сайн байла. Тэгээд тэр охин нь одоо ингээд гуйж мунгут нь үгүй гэдэг хариулдаг шүү дээ. Тэнгүүт ингээд амар өөрчлөгддөг юм билээ. Бүр ингээд Эрэгтэй хүн нү? тийм эрэгтэй хүмүүс амар өөрчлөгддөг юм билээ. Надад чи би хариулт хэлцээ. Эрэгтэй хүн биш дээ. Өөрчлөлтийг хүссэн хүнд өөрчлөгддөг. Тийм. Өөрчлөлтийг хүсэхгүй байвал одоо ингээд одоо би чи намайг тийм байна ингэчлээд ингээд хаяа штэ. Тэрэн шиг тэгээд яг ингээд тэр хүн ингээд гараа ингэж байгаа л чи тэгээд ингүүд нь окей гээл. Яг тэгээд яг тэр хүнд тухгүй байгаа мэдрэмжийг би өгмөөргүй байхгүй. Тийм болохоор би яг тэр орд тас алга болохгүй ч гэсэн ингээд баг багаар ингээд алга болох хэрэгтэй байхгүй. Тийм л тийм. Гэтэ тэр нь нь штэ ингээд амар илтгэдэг байхгүй. Яг миний харсан юунууд болохоор ингээд бүгдээрээ амар муухай штэ болчдөг. Бүр ингээд би надад бүр тийм удаан зөндөө байгаа ингээд намаас хүн ингээд асууж масуугаад тэр штэ тэнгүүт би ингээд үгүй мөгүүгээ хэлчихэнгүү тэгээд одоо баг нав ингээд харааж марааж исэн удаа бол зөндөө байгаа. Гинт бүр ингээд шал өрөлчдөг. Хайр гэдэг нь өөрөө хүндлэлтээр тогтдог болохоор бас хайр гэдэг чинь тухайн хүнийг хэр хүндэлж ийн гэдгээс л хамаарна шүү дээ. Тийм би бол амар хүндэлдэг. Хүндэл. Та нар ч мэдж байгаа. Анд юу? Надаа юу? Тийм. Айжл явдаг та. Тийм. Айдаг л та. Айхгүй байж болохгүй. Айж айна гэдэг чинь бас хүндэлж байгааг нэг хэлбэр. Тэгэл дандаа бодож шүү дээ. Гомдоочих үедээ, уурлуулчих үедээ. Тий. Гомдооцсон болов уурлуулсан болов гэл. Зүгээр ингээл даа биш заа гэж ороод ирэхэд тэгэл мянган юм бодогдуулж байгаа. Өглөөний минь дэнтрэн тэгэл ата зүрхэхгүй байвал дуусаа штэ. Ерөөсөө тэгэл ингээл юу хийстэй ингээд бараг сарын өмнөөс ингээд тооцоолно шүү дээ. Би яг яалаа гэл. Яг үндэ би нэр олохгүй л дээ. Гэтэл олдсон юм шиг байх хэрэгтэй байхгүй юу? Харин уучлаарай гэж бодсон. Тий. Би үнэхээр яаснаа мэдэхгүй байна ингээд. Яаснаа илчгээхэр. Бүр уурлаа. Бүр уурлаа штэ наад чи. Тэгэл за боли гээл амралтын өдөр мөдөр байх юм бол эсвэл боломжтой байх юм бол гэрийн гадаа очино. Тэгээ гаргаж ирнэ. Хөөе хүмүүсийн хайр юм байд юм байна. Тэгээд ер нь бол байнга ярилцах хэрэгтэй л дээ. Наавч шөнө орой димит ирээдээ л гэж бодоод ах шиг юм. Бүү шүү. Энэ айлын охин үр гэрт нь 90 саруул 9 минут хүргэж өгчгөө. Амьдралыг шинээр нээж яана гэ. Би бол тэгэл оройтж байгаа ганц шилтгаан тэгэл нэг хүн шүү дээ. Уурлуулсан байж байгаа, гомдоодсан байж байгаа, эсвэл юм яриа явж байгаа.
Би тэгтээ өөрөөсөө олд юм амар үүдтэй. Өөрөөсөө л болдсон штэ. Өөр яах вэ? Эрэхтэй хүн чинь 40 гараал томоож ин гэдэг нь байлдаг гэсэн шүү дээ. Намайг ер нь 40 гарсан ч томоож болохгүй хөө тэр хүн бол. Хажууд нэг яг л одоогийнх шиг хөөгч гэлөө. Гэтэ чи өөр томоочхыг ч хүсэхгүй байх те. Яг Тий хажууд нь бол яг одоо байгаараа л. Танаас тэгвэл нэг юм асууя л та. Ингээд орой ер нь хид гэж харж гин, сургуулаас хид гэж явж гин. Ер нь гадуур хийх гарч гин. Сингл байх ямар байна? Баяраа. Баяраа. Үерхдэг байхдаа бол нөгөө хамт суугаад хамт юм яриад ингээд амар жаргалтай байдаг байсан. Ингээд гавч. Тэгээд одоо үерхдэг байхдаа бол нэг 7 молоо гэж 6 7 гэж гардаг байсан. Харин одоо бол одоо хийх юмгүй сонгоноо тараал шууд. Гэрийн зүг хөлгийн жолоо залан даа. Гидэн годон. Би бол аваад штэ. Тэгэл нэг сургууль тэгэл бэлтгэл орно нэг заал. Хойл өөрсөн нэгнийхээ юу хийж байгаа тэгэл нэг хараа нэг дууралчихна. Яах тийм чи яах гэдэг гэж юу. Тэр л гоё л да. Хамт өгөх гэж байгаа шүү дээ. Дандаа хамт өгөх бол. Дурсамжтай. Марлаа идэж харж байна. Гадуур хийлж харж байна. Өө би гэр амттай хүн шүү дээ гэрийн бог. гэрийн амтай хүн шүү дээ. Ер нь гэрлүү орол орлогоо гэс шургаад орсон юм чинь. Би бол нэх өөрөө хайрдгүй. Тэгээ подкасттай өдрүүдээ л ингэж ойроотож сууж байгаа. Би бас сүүлийн үед нэг гэр амттай болоод байна уу. Уул нь байсан л та. Гэтэ нэг голт нь нэг хэдэн үе яасан юм аа. Яг сошиал орчин лөө. Социал орчин. Би бол гэр амтай болох гэж дураг ой. Босон дээ босон. Үгүй өмнө нь гэр амгүй байсан заяа. Тэгжээд наа гэр амтай болгоцсон байхгүй. Зүг биш. Одоо бол ингээл найз залангууд найз хөөрлнаа. Гээл тасч. Тэгэл блоклоод одоо миний блоконд нилээ дүүн байгаа. Үзэж байгаа бол нэрээ бай тийм шүү. Бай, ерөөсөө бай. Эмэгтэй хүмүүс бол зүгээр та нар зүгээр бай. Тэг яг чи зарим охтуудыг им хөөстэй гэж харддаг байх тий. Үгүй ямар чи Шинжин болрыг марлыг би ихтэй нэг амар нийлээд идэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэг яг ингээд зүрэг Юм яриу. найз бол найз. Тийм амар зүгээр дотн ингээд бэст бол биш. тийм бестинүүд ер нь хасцсан дөө. Ер нь миний амьдралд одоо эмэгтэй бест, эмэгтэй найз гэж ер нь цөөхөн. Цөөхөн гэж байхгүй юм шүү. Тийм ер нь баг байхгүй. Би ер нь хасцсан. Миний зүгээр ингээд тийм уц руу ороод харах юм болоо тэгэл зүгээр тэр хүнээр амьсгалцсан л байгаа. За чиний үл өөрөө ч юм. Би одоо баг дандаа гэртээ төгөлж байна. Юусе тийм болоод байгаа. Шууд ярьж байна уу? Энийд болохоор гэр амьгүй болж байна. Манийд болохоор гэр амьтай болж байгаа байхгүй. Шал өөр. Гэртээ нүргэж өгөө шууд ярьж байна. Тийм шүү Өглөө дээ. гэрээсээ гараад авчиж аваад тэгэл хамт ирэл. Гэтэ ер нь 10 жилийн бараг хамгийн хичээлээс илүү бараг гоё бах тий. 10 жилийн дурлал, 10 жилийн хайр, 10 жилийн харах гэж ирдэг байвал яах вэ? Үгүй. Тэгээ сургууль дээр ирээг байх юм бол тэгэл за тэр өдөр тэгэл дуусаа. тийм бүрхэг штэ. Тэгээ одоо та ангитай хосгүй, сургуультай хосгүй ч гэсэн та хэд Ангитай хостой байх. За зүгээр л дээ яах вэ? Зүгээр дараа нь Гэж байхгүй. Одоо ингээл бандан тас. тэрөөсө бандан тастай бол би хийц шүү. Тийм. Наалдан батар тий. Тий. Наац шүү. Би бүр хатцсан байвал яах вэ? яа. Тэрөөсө талчнаад Хатцсан гэж бодож байна. одоо би алуусаа энэ хэсэг баг кат. Нэг Хадаас нь сугарсан байд юм аа. Чинийх Чиний дөнгөж хүлээ чи хужаа хадаас авцсан байхгүй да. чамайг хятаас бити юм захиал табаагаас бити юм захиалаад тэгээд За. тачаа. За. Тэгээд За Гэрийн зүг цагаар бити димит нэрээ. Энд одоо ингээд гэрийн тухай ярьснаас хойш хэдүүлээ одоо гэр гэртээ ярьцгаая. энэ хүрээд энэ хүү подкастаа дуусгая. Орой болж гин. Тэгээ манай найз хүн бас надад санаа зовж байгаа бах. Сингл хүмүүс ч яах вэ? Би бас харж байгаа чад хэрэгтэй. Сайхан амраарай, сайхан зүү зүүдлээрээ. За энэ хүрээд энэ хүү подкастаа дуусгая.